Нэр дэвших ёстойг нь асчдаг, дэвших ёсгүйг нь дэвшүүлчихдэг сонгуулийн ерөнхий хороо гэж ёстой нэг самарсан газар байна. Содном цэрэн болцайхан нарыг байгаа цагт одоо ийм байхаас ч яах вэ? Жишээ нь Манан бүлэглээс Хинтээ аймагт томилогдсон ерөнхий сайд хүрэлцгийг унгахаар улаарч байгаа Буурлаа Урчин Батүйл сонгуулийн хууль тогтоомжийг ностой зөрчиж шашны зан үйл урлаг соёлын тоглолтын аргаж байгаа бичлэг цацагдлаа. Сонгуулийн тухай хуулиар энэ бүхнийг хоригдсан ба тус хуулийн 48-ийн 1-2-т нийтийг амарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайлах, сайлах, төлбөрт таавар, мөрөөдөө тоглоом зохион байгуулах ивент этгийг хориглоно. 48-ийн 5-6-ад олон нийтийг хамарсан шашны зан үйл ашиглах зохион байгуулах ивент этих шашны холбогдлолтой эд зүйл тараахыг хориглоно хэмээн заасан байгаа атал үүнийг ёстойчиг тоож үтсэнгүй. Сонгогдоогүй байхдаа ингэж байгаа юм чинь сонгогчвол яах нь ойлгомжтой. Угаасаа арслан нам сонгуул эхлээгүй байхдаа эл тодор асар их мөнгө цуглуулж эхэлсэн. Олон нийтэж үүнд шүүмжлэлтэй хандаж 60 тэрбумын бас нэг хувилбар гараад ирлээ хэмээсэн авч нохоо хуцсны дайтай тоолгүй байсаар мөнгө авч дуусгасан. Харин одоо ардчлал шудрагаас хүний эрх харин солиорж байгаа үүлэнгүс итгээд нэр дэвшиж байгаа газартаа сонгуулийн тухай хуулийн 2 заалтыг хээвнэг зөрчиж тусгаар Монгол улсын минь хуулийг улан доороо гიშгэж эхэлж байна. Манан бүлэглэл үнэхээр цагаан дагарчээ. Тэд бүрэн эрхт улсын минь хуулийг онцгой байдлын үдч тэр сонгуулийн хариуцлагатай үдч тэр юм чинээ тоолгүй зөрчин дээрлэж хэллээ. Сонгуулийн ерөнхий хороо Манангийн тоодгорууд болохоор түүндээч бардаж байгаа. Биз хууль хүндэлж мэддэггүй. Хуулийг юм чинээ тооддоггүй ёрын мухай энэ бүлэглэлийг чухмал энэ сонгуулиар арчиж хаяхгүй юм бол ердөө хэдхэн сарын дараа Монгол улс Монголын ард түмэн эдгээр новшнуудын хүссэн зүгрүүн залгагдсан манкурт боол болохоос гадна эрдэнэт дархан багнуураач буцаан алдаж улмаар эх орон газар шороогооч үүр далдах аюул нүүрлэж байна. Их нутагта эзнээсоор сууж тусгаар улсын эргэн хүн шиг санаа амар сэтгэл төгшүүргүй аж төрөй гэвэл хуулийн дээр сандалсан эдгээр новшнуудаас салаараа ард түмэн. Хууль шиг хуультай, улс шиг улс болоё гэвэл сонголтоо л зөв хийх хэрэгтэй. Тэр сонголттой та бүхэн маань ердөө 6 хоногийн дараа уулзах гэж байна. Сонгосныхаа дараа ойлгохгүй тулд сонгуулийн өмнө сонголтоо л өөрчилцгөөе. Эх орон газар шороо элгэн садан маань аз жаргалаар бэлхэж байх ёстой. Энэний төлөө сонголттой нь мэрэгэн байх болтугай.